Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс нутгийн аялал жуулчлал, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой 4 улирлын аялал жуулчлал ажлын байр сэдвүүд зөвлөгөө эхэллээ. Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын тулгуур төв болох зорилт төвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ ч үүднээс аялал жуулчлалын салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, үйлчилгээний ажилчдад анхаарах асуудлын талаар хэлэлцэж байна. Ер нь Монгол улсын хэмжээнд Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын гол зорио очих газраа гэдгийг бол бараг хүлээн зөвшөөрсөн мэдж байгаа. Тэгэхээр энэ төвшөнд бол Хөвсгөл аймаг бол ер нь манлайлагч байх ёстой. Тэгэхээр аялал жуулчлалын салбарт манлайлж яг богино хугацаанд аялал жуулчлалаас олох орлого, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ уулзалтуудыг хийж байгаа бах. Тэгэхээр энэ уулзалтын хүрээнд аймаг орон нутгийн бүр энэ салбарт ажиллаж байгаа бүх оролцогч талууд хүрэлцэн ирж санал бодлоо солилцох, мэдээлэл авах, за магадгүй хоорондоо гэрээгээ байгуулах, ийм нөхцөл бүрдсэн ийм арга хэмжээ болж ийн гэж үзэж байна. Тэгэхээр энэ арга хэмжээний үр дүнд бол маш одоогийн төвшнөөсөө дараагийн төвшөнд ахих юм төлөвлөгөө хөтөлбөр за гэрээ хэлцэл хийгдсэн ийм хурал болох хаа гэж үзэж байна. Хөвсгөл аймагт байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий. Сүүлийн үед жуулчид татах Мөсний баяр, Цаатан фестивал, Цааны баяр зэрэг олон арга хэмжээ болж байгаа юм. Энэ ивентүүдийг зорин ирж буй аялагч иргэдэд үйлчилгээг чанартай стандартын дагуу хэрхэн хүргэх, анхаарах асуудлуудаа энэ удаагийн зөвлөгөөнөөр хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх уриалга гаргах юм а. Мөн ажил олгогчид шинжлэх ухаан техникийн их сургуулийн Харьяа политехник коллеж хамтарсан ажлын байрны жуулчлалын үйлчилгээ үзүүлж Хөвсгөл нутгийн брэнд гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна. Хөвсгөл бол Монгол улсын хөгжлийн хамгийн чухал бүс нутаг. Тэр тусмаа Хөвсгөл өөрөө хөгжлийнхөө зөв чиглэл, өөрт байгаа нөөц боломж, хөгжиж ирсэн туршлага дээрээ бол энэ аялал жуулчлал гэдэг салбарыг гарцаагүй хөгжүүлэхээс өөр аргагүй. Цаашдаа өнөөдрийн зөвлөгөөний хамгийн гол онцлог нь өмнө явж ирж ирсэн туршлага, ялангуяа алдаа оноо. Тэгээд шин зорилгоо тавьж агаад тэгээд нэг талаас зөвхөн орон нутгийн иргэд бизнесүүдээс гадна одоо хотоос жишээлбэл яг мэргэжлийн экспертүүдийг урьж энэ хоёрын дундаас аймаг болон аялал жуулчлалд оролцогч нар яг бодиттойгоор юуг хийвэл энэ аймгийн хөгжилд бодиттойгоор иргэдэд хувь нэмрээ оруулах вэ гэдэг асуудал гаргалгаа шийдлийг гаргахад энэ зөвлөгөөний хамгийн гол онцлог оршиж байгаа. Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 2326 хүн ажиллаж, нэг ээлжиндээ 9000 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай нийтдээ 120 жуулчны бааз 171 гэр буудал үйл ажиллагаагаа явуулж байна. Тус аймаг жилдээ 110 гаруй мянган гадаад дотоодын аялагч иргэд ирдэг юм.